Бидний дутагдaltaа нэгэн тал бол яхарахгүй далд ухамсар. Бидний оюун санаа бол супер ажилтдаг шүү дээ, тийм ээ. Ялангуяа монгол хүний IQ бол одоо бусад та харьцуулбал тийм ээ маш өндөр. Бид өөрсдөө мэддэг шүү дээ тэрийг, тийм ээ. Одоо нэг талдаа бол бас монгол хүмүүсийн EQ бол бас маш өндөр шүү, тийм ээ. Emotional. Сэтгэл зүй бол маш өндөр. Ээжигээ, эхчигээ, ахыгаа, манаахан, танаахан гэсэн тийм гоё сэтгэл зүйтэй шүү. Тэгээ ганцхан нэг алдаа байгаа нь болохоор бид нар хүүхдүүдээ багад нь энэ хамтруулж чадаагүй юм билээ. Зөвхөн нэг амин хувийн асуудлыг л шийдэхийн төлөө амьдарч байгаа юм шиг тийм ойлголтуудыг өгчээсэн билээ шүү дээ бид нар, тийм ээ. Чи сайн сур, чи мундаг бай, чи хамгийн супер байх хэрэгтэй л гэдэг ойлголтыг өгдөг байсан. Бидний амьдрал чинь хамтаараа шүү дээ, бүгдээрээ нэгдчихэж нэг сайхан Монгол орныг, сайхан Монгол улсыг бий болгох шүү дээ, тийм ээ. Нэг сайхан одоо том зочдлуудыг, нэг сайхан том рестораныг байгуулна шүү дээ. Гэхээсээ илүү тэдний ресторан тийм байна, эдний зочдлууд ийм гоё байна ч гэдэг юм уу, тийм ээ. Ийм нэг өрсөлдөх маягтай. Ялангуяа зах зээл бол өрсөлдөөний талбар болсон шүү дээ, тийм ээ. Хин илүү авч чадна. Ерөөсөө уран тийм байсан шүү дээ. Бид нэр жоохон байхад уран тийм байсан, тийм ээ. Одоо 90 оноос хойш бол ерөөсөө өрсөлдөөдөө үзэлцээдээ илүү одоо тий нөгөө зүтгэж чадсан нь одоо авах боломжтой ч гэдэг юм уу. Тэгээ баялаг бүтээхин тулд чи ерөөсөө шууд л өрсөлдөлтэй зах зээлийн өрсөлдөөн гэдэг нэг ийм ойлголтуудыг өгсөн учраас бид ер нь бол хүний тархичаа өөрөө ямар мэдээлэл өгнө үү яг тэрийг аваад л хөгждөг тийм ихтэй. Тэгэхээр энэ дээр бид нэр жоохон алдаа хийсэн юм билээ. Дээрэс нь бол тэр нэг хүүхдүүдээ нөгөө ингээд өгөндөө оруулахын тулд гэдэг юм уу да сайхан амьдруулахын тулд нөгөө шүүмжилдэг шүүдэг нөгөө чи их болохгүй байна гэдэг юм дутуу мэдрүүлдэг. Боломжгүй байна, чи ерөөсөө хангалтгүй байна гэдэг ийм ойлголтуудыг их өгдөг байсан. Тэгээ ойлголтуудыг өгөхдөө нөгөө зүгээр өгдөгөө ба заавал юм уур уцаар нэг төрөмгийлэл дайрж давталсан маягаар өгдөг байсан учраас бид их аимхаа хүлцэнгүү тэгсэрнээсээ нөгөө архитар суухаараа тошгин ширүүн болсон. Зүгээр эрүүл сарвал байгаа үедээ ичимхий зожиг одоо нэрлэхүү ийм байсан хэрнээсээ нэг жоохон нөгөө нэг архитарсныхаа ард гараад ирэхлээр нэг л их хэвлэх баатар шиг лойлж гашгирсан чарлсан ийм болцоос шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоо арай энүүнийхээ утга учирыг олцгооч шүү. Одоо ер нь хүн юун дээрээ алдсан юм бэ? Ямар хөгжлийнх нь одоо аль тал дээр бид нар дутагдaltaй байгаа юм бэ гэдгийг ойлгож ухаарж байна. Тэгээд энэ юунаас одоо ухаарлыг авч байгаа вэ гэхлээр та өөрийгөө мэдэж ирсэн цагаас та өөрийнхөө дотоод байгаа тэр ухамсарыг сэрээсэн цагаас хойш хайрыг ч гэсэн би өөрөөсөө эхлэх хэрэгтэй юм байна. Өөрийгөө хайрлана гэдэг чинь ерөөсөө маш том одоо боловсрал юм байна. Тэр өөрийгөө хайрлаж чадсан хүн ерөөсөө их эрүүл байх боломжтой юм байна. Тэгээд уур уцааргүйгээр асуудлыг шийдэх юм бол өөрийн одоо зүрх сэтгэл өвдөхгүй одоо байх боломжтой юм байна ч гэдэг юм уу, тийм ээ. Ер нь ингээд өөрийгөө хайрлсан хүн чинь ингээд бусдаас хайргуугаал ингээд намайг харилсангүй, намайг гисэнгүү, намайг халамжсангүй гэдэг ингээд бусдаас нэг ямар нэг тийм халамж анхаарал гуугаад авахгүй. Ер нь их бие даасан их сайхан болох юм билээ шүү дээ. Одоо бол чи ямар ажил хийх нь чухал биш болсон шүү дээ. Одоо чи хинбэ гэдэг нь чухал болсон. Чи ямар ч ажил хийж болно тийм үү? Та байна уу, би байна уу, чи байна уу тийм ээ? Ямар ч ажил хийж болно. Тэр ажил яг хүсэх юм бол тэр ажлыг бас хэн нэгэн ч бас хийж болно. Харин та хинбэ гэдэг нь бол цорын ганц юм тийм ээ? Та хинбэ гэдэг нь цорын. Та хинбэ гэдэг нь бид нар дотгошоогоо нөгөө ухамсарынхаа тухай ярих гэдэг. Та ямар ажил хийдвэ гэдэг нь ухааны цар хүрээний тухай ярих гэдэг. Тэгэхээр ямар ажил хийдэг вэ гэдэг нь болохоор яг энэ амьдрал дээр л танд одоо хэрэгтэй тийм ээ. Дараагийн амьдрал бол танд ялгүй жоохон нөлөөлөх бах тийхтэй та хинбэ гэдгээс чинь энэ амьдрал бүрэн дүүрэн нөлөөлнө. Дахиад дараагийн амьдрал бүрэн дүүрэн нөлөөлнө. Тэгэхээр өнөөдөр өөрийнхөө тэр би өөр нь яг хин юм бэ гэдэг энэ асуулт тийм ээ. Амьдралын цэвэр шалгуур болсон. Үнцэн болсон.
үн цэнэгүй маш олон хуурмаг байгаа тийм үү. За тэгэл баг зөөсөн янз бүрийн одоо дүр төрхтэй. Тэгэл бүр цаашлах юм бол араатан шиг тийм ээ айхтар шуналтай ч гэдэг юм уу тийм. За тэгээд бүр наашлах юм бол арай жоохон мөрөөрөө тий нэг бусдад төвгүй. За бүр наашлах юм бол одоо бусдад тустай тийм ээ өгөөчтэй өглөгч гэл ингээл маш олон одоо би хинбэ та хинбэ байгаа шүү дээ. Энэ чухал болсон цаг үед бид амьдарч байна. Тэгээд тэр хуурмаг одоо баг төрөх тийм ээ тэр хараатан адуус энтрийг бол одоо бид нар чинь энэ төвшнгөөс салах хэрэгтэй. Энэ төвшнгөө ухаарах хэрэгтэй. Хамгийн том боломж бол далд ухамсараас сэрэх. Тэгээд далд ухамсараас сэрэхин тулд 2 метр бясалгал танд гүүр та бидэнд гүүр болж байгаа. Тэгээд тэр гүүрээр тийм ээ одоо алхаад явхад нөгөө араатанлаг байдал, нөгөө хуурмаг дүр төрөх, нөгөө одоо ядгийн залтан шуналтан тэр байдлууд арилж тийм ээ хүний ухамсар илүү одоо далаацтай ажиллаж эхлэх юм. Тэгээ ухамсар сэрээд эхэлж байгаа тохиолдолд өөрөө өөртөө их хэрэгтэй болно тэр хүн. Өөртөө маш хэрэгтэй болно. Тэгээ өөртөө хэрэгтэй болж чадчих байгаа чинь бусдад мөн ч өгөөчтэй болно. Тэр хүн өөртөө хэрэгтэй байж ичил бусдад хэрэг болдог байх нь шүү, тийм ээ. А өөртөө хайртай байж ич бусдад хайртай байж болох нь байна. Бусдыг хайрлаж сурах нь байна. Өөрөө эрүүл байж ич бусдыг эрүүл байхад нь туслах нь байна. Тэр үдсэн ном дэвтэр үдсэн одоо бичих цаас бол тийм ээ яг цэвэр эрүүл байх боломж бас биш юм. Тэр бас дутах юм. Тэр хүн өөрөө одоо булчингаа хөгжүүлсэн бол тийм ээ тэр тухайгаа ингээд ярина штэ хүмүүс тийм ээ. Өө ингэж хөдөлдөг тийм булчин бол ингээд хөдлөөд ингээ хөгжсөн шүү. За энд бол ийм одоо тийм одоо дасгалуудыг хийх хэрэгтэй. Тэгээд энэ дасгалыг хэдэн удаа хийж иж ингэж одоо энэ булчин тийм том болт юм ач гэдэг юм. Тэгэхээр эрүүл байхын тулд тийм ээ бас өөрөө эрүүл байх хэрэгтэй. Багш нар өөрсдөө юмаа мэдчихэж хүүхдүүдэд зааж байгаа тийм үү? Маш сайн мэддэг байж ч хүүхдүүдэд зааж байгаа. Тэгэхээр далд ухамсарыг сэрэн гэдэг нь бол тийм ээ өөрийнхөө хинбэг сэрэх юм. Нөгөө янз бүрийн дүр төрхүүд, хуурмаг дүр төрхүүдийг авч хаях юм. Би ч одоо ямар олон янзын багнууд зүүжсэн юм бэ те? Ямар одоо худал хуурмаг байдлуудыг надад одоо байсан юм бэ? Ямар мухай залтай юм шиг те? Араатан юм шиг ийм араншингууд байсан юм бэ? Гэдгийг хуулж хаях. Тэр боломж далд ухамсараас ирэх энэ дадал тасгалаар танд ил болдго юм аа өөрт чинь. Эрүүл болох тэр боломжийг хүн олоод авдаг юм аа. Өө эн чинь эрүүл болно гэдэг чинь бүр шаалвал өөр аргачлал байсан байж тээ. Эмнэлгийн тусламж авалгүй яах вэ? Тэр чинь бүр гэтээ бүр нөө ингээд өнгөрсөн хонь эмнэлэг рүү явцгаах нь штэ тийм ээ. Айл хэдүүний нөгөө цөсөө ахуулах болцсон үед аль хэдүүний илгээ одоо бөөрөө тайруулах болцсон үед эмнэлэг рүү явах гэдэг штэ. Гэтэл тэрний өмнө өнөөдөр эрүүл болох аргачлал бол тийм ээ ийм байсан байж тээ гэдгийг ойлгох ухаарах. За ийм одоо сайхан үед амьдарч байна. Тэгээд энэ бол ухаан энийг гүйцэхгүй. Ухаан ерөөсөө энд бол хичнээн мянга ухаанаа хурцлаад их үсрээл нэг 2 3 одоо машин тэргэл авах үст тийм ээ. Их үсрээл нэг баялаг одоо яадгийг баг саундаа нэг хитэн дөрөвтэй болох. Ухаан бол нэг хурцлаад тэр. За ухамсар бол ерөөсөө амьдралд бол их өгөөчтэй их тийм гоё нандин мэдрэмжүүдийг өгдөг. Нэх тийм гоё. Амьдрал гэдэг чинь ямар агуу ямар сайхан одоо боломжит цаг хугацаа байдаг юм бэ? Амьдрал гэдэг чинь өөр нь ямар сайхан тийм ээ бүр ингээд урлаг байдаг юм бэ? Ямар сайхан уран нарийн тийм одоо юм аргачлал байдаг юм бэ? Нөгөө хайхтар тийм хурц ширүүн байсан тэр дошгин ширүүн байсан тэр чинь ерөөсөө ухааны цар хүрээ ухааны ерөөсөө ингээд нэг юм зэвсэг болцсон байсан юм байна шүү дээ. Гэтэл энэ ухамсараа сэрнэ гэдэг чинь ерөөсөө тийм ээ маш гоё одоо төгөлдөр хурд дарж байгаа юм шиг тий. Маш гоё одоо ядгийн морин хурд дарж байгаа ч юм уу. Маш гоё одоо уран нарийн бүжгэлж байгаа ч юм уу тий. Одоо нэг тийм төвшин юм биш дээ. Энэ энтхийн сүмүүд дээр ингээ бүжгэлж байгаа бурхад их байдаг байхгүй юу? Хөгжим тоглож байгаа ч юм уу, бүжгэлж байгаа ч юм уу. Тэгэхээр тэр нөгөө нэг юм бидний одоо 5-аас дээш одоо бид нар 3D ертөнц, 4D ертөнц гэж яриад байна да тийм ээ. 5D ертөнц гэж яриад байна. За тэгээд тэрээс хашаа 6-7 D ертөнц рүү нь болохоор одоо хүн бол ингээ өдөр болгон баясар баясгалантай 5-аас дээш ертөнцид баяр баясгалантай байх тийм боломжтой. Тэгэхээр энэ бол бидэнд байдаг байхгүй. Бид нар тэр 3D, 4D, 5 хэдэж байна бүгдээрээ бидэнд байж байгаа гэсэн.
Нэг хүн бол нэг ертөнц юм а гэдэг тухай одоо бүр ингэж маш дэлгэрэнгүй тайлбарладаг болсон тийм ээ. Тэгэхээр 3D ертөнц гэдэг бол ерөөсөө оюун санааны төвшин. Ерөөсөө л нэг юм хувцс хунартай болын, нэг эд материалтай болын, нэг мэрэгжилтэй болын гэсэн төдий. А гэтэл 4D болоод ирэхлээр хамтрая, хин нэгнтэйгээ хамтрая, бүгдээрээ хамт ээжиж Монгол орны гоё болох юм байна шүү, тийм ээ. Энэ Монголын хүмүүс нэгдэж байж, нийлж байж энэ сайн сайхан, тэгш сайхан амьдралыг бий болгох юм байна. Энэ их одоо хавдар байгаад байна. Энэ их одоо зовлон зүтгүүр байгаад байгаагийн шалтгаан бол нөгөө нэг муу мухад одоо тэрний ярьсан тийм хуурмаг дүр төрх буюу 3D буюу ерөөсөө л ингээд мэрэгжилтэй л боллоо, мөнгөтэй л боллоо, баян л боллоо гэсэн нэг юм дон, дэв. Тэгээ энүүний л одоо ач холбогдол гавьяа. Гэтэл энэ еврей хүмүүс чи ерөөсөө шууд 4D-ийн тухай ярьд юм билээ шүү дээ хүүхдүүдээ багаас нь ахуулаад хамтралын тухай ярьдаг, хайрын тухай ярьдаг, их орон их нутаг одоо тий олуулаа болох байх тухай ярьдаг. Яавал одоо тэнцвэртэй доктортой хөгжих вэ гэдэг тухай ярьдаг. Манайхтай адилхан өглөөсөө л А нэмэх нь Б тий одоо В гэдэг ингээд авахгүй, нэмэх үржих гэдэг авахгүй. Тэд нар ерөөсө хүн болох тухай, тэгтээ бүр хамтрах тухай ярьдаг юм. Шууд 4D мэдлэгийг олгод юм билээ шүү дээ. Тэгэхээр 5D болоод ирэхлээр тийм ээ нөгөө 3D гэдэг нь болохоор амьтанлаг ертөнц, а 4D болохоор хүн нэг хүн шиг маягтай болж байна тийм ээ. А 5D болоод ирэхлээр хүн бурхан шиг тэм төвшин. Нэг осондоо заавал бурхан гэхээр л ингэ суугаад байгаа хүний тухай биш тийм ээ. Бурхан гэдэг чинь бол бурханлаг гэдэг бол хүний одоо инэрлний үүсэл тийм ээ. Зөөлөн байх, зөвлөгч байх, туслагч байх. Одоо тэр бурхтуудын зураг гэдэг чинь 4 8 гартаа мартай тийм ээ. Тэр чинь нэг тийм олон мутраараа л олон одоо их болсон 6 зүйл хамаг амтны тусны тул тэгэл одоо өт торхоо ширгаал хүн амт юу гэдгийг тийм ээ. Тэр болгон туслаад байна штэ. Тэрийг л бурханлаг төвшин гэж байгаа. Хүмүүс гадаа ингэж өт торхойг хайрлж илээдэг штэ. Шуу болжмор юу гэдгийг тэр хайрладаг штэ тийм ээ. Тэгэхээр тэр бол бас л тэг бурханлаг чанар буюу нөгөө 7 8 мутрууд нь л байгаа байхгүй юу. За ингэж амьдрдаг юм байна. За тэгээ бид нар бол одоо л дөнгөж нэг дотоод ухамсар буюу далд ухамсарынхаа энэ чанд руу орох дадлуудыг хийж байна. Тэгээд бүгдээрэнд нь илүү их амжилтыг хүсье. Өөрийнхөө одоо чанар тийм ээ дотор байгаа тэр агуу их чанарыг сэргийхин төлөө өргөжлөж байгаа. Бүгдээрэнд нь илүү их одоо амжилтыг хүсье. За өдрийн минь төргийа бүгдээрэнд нь. За басан цэцмаагчтай өдрийн минь төргий. За та сайхан номорч байна уу? Танаахан сайн байна уу? За ингээ бүгдээрэнд нь сайхан өдрийн мэндийг хүргье. Эрдэнэ төгс авгаан тусан сайн уу өдрийн мэндээ. За ингээ бусад хүмүүсийнх нь нэрийг дуудсангүй. Тэгээ дуудсанд тооцоорой. Асуулт байхгүй байгаад байна. Асуулт байвал хариулъя гэжсэн бодсон чинь сайн байна уу? Жавдлаа. Сайхан өдрийн минь төргийа. Мөөгийн баяраа өдрийн минь. За тэгээ хүүхдүүдтэй 5D 4D ертөнцийн тухай өөрөөрөө үлгэрлэж ойлгуулж дагуулаарэ. Тэгээ ер нь бол удмаа засна гэдэг таны удмыг ямар нэгэн хүн ном уншаад засахгүй одоо тэр хүүхдийн тоглоом шиг юм байх хэрэгтэй. Та өөрийнхөө тийм ээ өөрөөсөө гарч байгаа зан араашин байгаа байдал аягаа засч чадах юм бол таны хүүхд сурнаа. Таны хүүхд дагнаа. Хүссэн өсөөгөө дагна. Яа гэвэл тийм ээ бид нөгөө юм одоо юу зааж байгаа нэг усандаа бол одоо дээд ном гэдэг чинь байна штэ. Чимээгүй суугаад алгуурхнаар өөрөөрөө үлгэрлэхийг дээд ном гэж байгаа штэ. А гэтэл чин тэр ном бол тийм ээ саяны одоо бидний 2 метр дасгал дадлаар эхэлж байгаа. Тэгэхээр таныг ингээд нөгөө юм дээд одоо тийм ээ нэг ёсондоо бол үг ярьдаг тий одоо хөдөлдөг, үлгэрлдэг, дагуулдаг, хийдэг бол хүүхдийн тэр дотоод сүнс ухамсар нь бол өөрөө л дагдаг. Та өглөөгөө дуулаагүй яж хатал дагчихна. Тэгээд тэр хүүхдийн чинь хажуудах тий одоо ач нь таны ач тий одоо 30 байдаг юм уу? Ахаа цаашаагаа дуурай. Ингэж нэг удмын сан гэдгийг заснаа. Удмын сан засна гэхээр л нэг уул аваа дахиад байдаг. Энэ одоо тий нэг яг байж болох боловч бол засагдахгүй. Одоо тэгээд таны цус ясан дотор байгаа мэдээллийг нэг уул очоод дахихаар л одоо засагдлаа юу. Тэгээд одоо бодцох хэрэгтэй тийм ээ. Яг гэвэл тань дотор засагт өөрт чинь боломж байгаа байхгүй юу? Өөрөө өөрийнхөө тэр аран шин засах хэрэгтэй. Саяны тэр тийм ээ чи хийм бэ, би хийм бэ гэдэг дээр тэр хуурмаг дүр төрх
тэр аратан шиг байдал тийм ээ. Тэр залтан шуналдан байдлаар засаад байх юм бол бид нар чинь удмын сангаа засан шүү дээ. Тэр их муу мухаа саяны тэр нэг юм 3D тэр 2D тийм ээ. Тэрнээс доошоо одоо ойлголт ухамсартай байх юм бол хүн яаж сайн сайхан амьдралыг бий болгох вэ? Тэгэхээр тэр муу мухаа чанаруудыг засаад ирэхэд яаж муухай амьдрах вэ? Өнөөдөр өглөө нэг одоо 2 хүүхдэд агуулсан нэг ээж орцсоос гараа явж байна л да. Тэгэд нэг хүүхэд нь бол нэг 6 7 дугаар анги баха. Нэг нь 2 3 байх. Тэгээд тэр ээж гарахтаа маш их гашгарч байна л да. Тэгээд одоо тэр ойр хавийн тэр улсууд хүмүүс байгаа гэж мэдж байгаа ч юм бол тэр хөөрөөгөө ялангуяа том хөөрөөгөө хашгирч байна. Тэнэг муу мал яасан тэнэг навш наатаа хараач газар аваачаа шүргүүлээ хайчлаа шороо олгочлаа гэд. Тэгээд би бүр ингээд харлаа бүр тэ цонхоор харлаа. Тэгээ надад юу гэж бодогдсон гэхэл хайрын хүүхэд балж энэ да гэж хүүдээ хэллээ. Энэ одоо тун удахгүй нөгөө хажууд нь өсөж яваа хүүхдүүд тун удахгүй тийм ээ хойно навшаа малаа хогоо гэд ингээд эхлэндээ энэ ээж тэр хүн хоёроо тэгээ нөгөө хүүн уртаас нь би аа да гэж бас тэгж байна. Тэгээ тун удахгүй том болно тэр өшөө том болно тийм ээ. Тэгэхээр ерөөсө бид ийм нэг ирээдүг бүтээж байгаа бол сайхан амьдралыг олж авахгүй. Тэр юм дагуулад тэр эмхтэй тийм ээ өөрийнх нь дотоод ертөнц тийм хурц тошгон учраас л тэр тэгж илэрхийлээд байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр тийм чи хурц тошгон хүүхдийг л бий болгож шүү дээ. Минийхүү газар шүргчлэн наатагаа татаад ав. Аль шороо нь болцсон уу? За дараагийн удаа минийхүү их хвтэйхэн нэгэ хараад яваарай. Гэвэл тэр хүүхэд ямар их одоо тий сайхан хүлээж авах бол ямар сайхан айдуу хүүхэд гарах бол тийм ээ. Тэгэхээр хувь хүн өөрөөс нь болох юм аа тийм ээ. Тэгэхээр би хинбэ чи хинбэ гэдэг чухал шалгуурын үед амьдарч байгаа болохоос ш таны миний юу хийх нь бол тийм сонирн биш байгаа шүү. Сонирн биш болсон байна шүү одоо. За өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Түр баяртай. Агуу хүмүүс тохируулсан 2 минутын дасгалыг зарлаж байна. Тэгээд ер нь бол завгүй бүгдээр л завгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ завгүй орчин цагийн энэ хурдтай нийгэм тохирсон 2 минутын дасгал таны амьдралын талбарт, үр хөөхд гэр бүлийн талбарт, ажлын талбарт маш чухал үүргийг гүйцэтгэж таныг тайвшруулж, амрааж, гүн сайхан унтуулж, эрүүл сарвал байлгаж, хандлага харилцааны түвшинд өндөр одоо шат ахиулах тийм боломжийг олгоно.